Эрхэм хүндэт телевиз үзэгчдийнхаа энэ өдрийн амрыг ирье. Өнөөдөр бид шинжлэх ухааны технологи инновацийн телесэтгүүлийнхээ ээлж дугаарыг эхлэхэд бэлэн болоод байна. Манай нэвтрүүлгийн эхний болон мэдээлэл сурвалжлагын болон хүлээн авч байна. Энэ удаа бид Алс холын бүгд найрамдах Саха улсын Якут хотод болж өнгөрсөн олон улсын симпозиумаас багц сурвалжлага бэлтгэснээ хүргэж байна. Якут улсын тухай товч мэдээлэл хүргэе. Оросын холбооны улсын холбооны этгээд бөгөөд 1922 онд зөвлөлт социалист бүгд найрамдах автономит Якут улс байгуулагдаж байв. 1991 онд зөвлөлт холбоот улсын бутарлаар одоогийн нэр байр сууриа олж авчээ. Алс дорнодын холбооны тойрог болон алс дорнодын эдийн засгийн бүсд багтдаг. 3,103,200 км квадрат нутаг дэвсгэртэй Саха өдгөө Оросд болон дэлхийд хамгийн том засаг захиргааны нэгж гэдгээрээ онцгойрдог. 958,528 хүн амтай, үүний 500,000-аад нь Якут, бусд нь Оросууд байдаг. Албан ёсны хэл нь Орос, Якут. Ерөнхийлөгчийн засаглалтай хууль тогтоох байгууллага нь ил түмэн буюу улсын их хурал. Сэрвдүр уур амьсгалтай, мод ус сайтай, цэвдэг ихтэй газар юм байна. Якут хотын дундуур алдарт Лена мөрөн урсдаг. Энийг такси гэж байгаа байхгүй юу? Усаар ингээ голын наад цай хоёр юм байгаа. Яг нь өргөжсөн голынхаа наад цай. Би хүмүүс энэ шиг басан байгаа байхгүй юу? Тийм үү? Тийм. Бидний энд зочлох хэд хоногт өдөртөө дудаан цаг агаар сайхан байсан. Сахаг дэлхийн нийтэд танил болгосон нэг зүйл нь алмазын нөөц баялаг, алмазын уурхай. Баялагаасаа тодорхой хүүхдтгэл байлгүй яах вэ? Якут хот боломжийн хэрээр хөгжиж байгаа юм байна. Хүн амынхаа эрүүл мэнд боловсролд маш их анхаарч байгаа нь ажиглагдсан. Бидний зочилсон их сургуулиуд, эмнэлгүүд нь л хотын бараг хамгийн том барилга байгууламжтай, тогтчлт үйлчилгээ сайтай газар нь байсан. Саха улсад ажиллаж амьдардаг Монгол эрдэмтэн Буджуйн Баасан сурангийн эрдэм судлалын ажлын 20 жилийн ойд зориулсан олон улсын симпозиум 9-р сарын 19-ноос 21-ний өдрүүдэд энэ Якут хотод болсон юм а. Энэ арга хэмжээнд оролцсон Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд манай сэтгүүлч багтсан юм. Монголын төлөөлөгчдийг шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч актемч дорж ахалж, Саха улсын шинжлэх ухааны академи, Амнаас авийн нэрэмжит хойд дорнодын холбооны ангаах ухааны их сургууль, хөдөө аж ахуйн академид зочилж, уулзалт ярилцлага өрнүүлж, хамтран ажиллах, оюутан сургахт олон чиглэлээр гэрээ санамж үчиг үзгэснийг дуулгахад таатай байна. В этих словах суть того, что составляет основу нашей жизни. Шинжлэх ухааны академийн төлөөлөгч, биологийн шинжлэх ухааны доктор, ангаах ухааны боловсролын доктор Баасан суран дорн дахны уламжлалт ангаах ухаан, отч Маранбын чиглэлээр эрдэм судлалын ажил эрхэлж, уламжлалт ангаах ухааныг Европ ангаах ухаантай хослуулан олон зуун хүнийг эмчилж идгэн дан ганц Саха улсаар тогтохгүй. Алс дорнодын энэ хязгаар нутгийн олон улс Европын улсуудад нэр алдраа түгээжээ. Якут, Бурят, Оросгүй бүгд л сүрэн доктор гэж дууддаг. Якутад тэр бүхэл эмнэлэг, совилалт, эмчилгээний өрөөтэй, өөрийг нь хүсэн хүлээдэг үйлчлүүлэгчтэй байх юм. 2000 онд цаа бугын эврийг Монгол шар тостой холж төөн хийх шинжлэх ухааны үндэслэл, цусан эврийн ургалтыг орооны бочирхаан бүтэц үүрэгтэй холбон судалсан сэдвээр ангаах ухааны боловсролын докторийн зэрэг хамгаалсан. Түүний судалгааны ажлын үр дүнгээр цааны эврийн шар тосон төөн хүйснээс доош байрлалтай хий хүйтний угшилтай өвчнийг эмчлэхэд хамгийн сайн үр дүнтэй болох нь тогтогдсон юм а. Мөн тэрээр 2003 онд цаа бугын зарим эрхтний бүтэц, микро, макро элементийн бүрдэл, тосны хүчлийн найрлагын судалгаа сэдвээр биологийн шинжлэх ухааны докторийн зэргийг хамгаалсан. Тэрээр энэ ажлаараа цаа бугын орооны булчирхайг дорн дахны ангаах ухааны эмчилгээний аргатай хослуулан хэрэглэж бодит үр дүн гаргаж авсан юм.
Хүүхэд олдоггүй ээж аавуудыг эмчилж 170 гаруй хүүхэд төрүүлсэн доктор шүү дээ. Дэлхийн олон оронд түүний хүүхдүүд эсэм мэнд боожиж байна. Үүнээс илүү буян заяа гэж юусан бilé? Монгол Эрдэмтэн сүрэн докторийн саахад ажилласан 20 жилийн ойд зориулсан олон улсын симпозиумын нээлтийн хурал Саахаа улсын ангаах ухааны их сургуулийн хурлын танхимд болсон юм. Уг симпозиумд 10 гаруй орны 360-аад эрдэмтэн оролцож 3 салбар хуралдаанаар сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлсэн. Ангаах ухааны их сургуулийн захирал хадагтай Евгений Исаевна нээж үг хийсний дараа олон зочид төлөөлөгчид доктор сүрэнд баяр хүргэж шагнал гардуулсан юм. Хүний эрхийн олон улсын хорооны бүрэн эрхэд төлөөлөгч, ардын уламжлалт болон хослмол ангаах ухааны мэрэгчлэтнүүдийн олон улсын нэгдсэн холбооны төлөөлөгч Аксель Род баяр хүргэж үг хэлсэн. Тэрээр хүний эрхийг хамгаалах олон улсын хорооны дарга Жирак Салвакийн болон Европын эрүүл мэндийн байгууллагын нэрийн өмнөөс доктор Баасан сүрэнд мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэн олон улсын улаан загалмайн холбооны одон Саахаа улсын эрүүл мэндийн яамны 1-р орлогч сайд Людмила Бербицкая баяр хүргэж хэлсэн үгэндээ манай улсын эрүүлийг хамгаалахын салбарын төлөөллийн нэрийн өмнөөс болон Саахаа Якутийн эмэгтэйчүүд хүүхдүүдийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. Доктор Баасан сүрэн манай эрүүл мэндийн салбарт маш олон зүйлийг хийж эхлүүлж санаачилж бидэнд тусалж байсан юм. Тухайлбал бид саяхан инновацийн хороо байгуулсан. Үүнийг 20 жилийн өмнө доктор Баасан сүрэн эхлүүлж байлаа. Түүний хичээнгүй хөдөлмөр мэдлэг ухаан оролцоогүй хүрээгүй газар манай салбарт бараг үгүй. Энэ өдөр 20 жилийнхээ баярыг хийж байгаа түүнд урт удаа насаж улам өндөр амжилт гаргахыг хүсье гэсэн юм. Мөн түүний дараа Саахаа Якутийн шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, биологийн шинжлэх ухааны доктор Кершинголц би шинжлэх ухааны академийг төлөөлж байна. Бид энэ хурлын өмнөхөн хамтран ажиллах гэрээгээ шинчиллээ. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд тэр маш их зүйлийг хийж амжуулсанд баярлаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ бидний хамтын ажиллагаа улам гүнзгийрэн бэхжинэ гэж найдаж байгаагаа илэрхийлье гэсэн юм. Бүх Оросын ардын уламжилт ангаах ухааны эрдэм шинжилгээний төвийн захирал Харлампович Оросын ардын эмнэлгийн холбооны мэндчилгээг дэвшүүлж хүндэт диплом гардууллаа. Мөн Якутийн хүүхдийн нэгдсэн эмнэлгийн эмч Самсанова ерөнхий эмчийнхээ мэндчилгээг хүргэж хотын хүндэт жуух бичгийг доктор сүрэнд гардуулсан юм. Түүний дараа хойд дорнодын холбооны ангаах ухааны их сургуулийн дэд захирал ангаах ухааны доктор академич Пеге Петрова симпозиумд оролцогчдод сургуулийнхаа өмнөөс талархлаа илэрхийлж үг хэллээ. Тэрээр доктор Баасан сүрэн бол манай эрүүл мэндийн салбарын мэрэгжилтнүүдийг нэгтгэж чадсан юм. Уламжлалт ангаах ухааны ололт эрүүл мэндийг хамгаалахад улам их ач холбогдолтой болж шинжлэх ухааны үндсэлтэд хэрэглэгдэж илүү үр дүнтэй болох нь клиникийн практикт нотлогдсоор байна. Доктор сүрэн энэ 20 жилд 5,000 гаруй хүмүүсийг эмчилж эдгэрүүлсэн ба энд өвчин зовлонд нэрвэгдсэн 1,000 гаруй хүүхэд 2,000 гаруй хавдрын өвчтэй хүмүүс байгаа нь үнэхээр талархаад барахгүй үр дүн юм а. 2007 оноос Якутийн эрүүл мэндийн яам Монгол улсын шинжлэх ухааны академитай гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн ба хүүхдийг эмчлэх сэргээн засах чиглэлээр төв дэмчилгээний хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн ангаах ухааны коллежид түшиглэн биологийн идэвх цэгүүдийг ашиглан төвд барай засал хийх 2 жилийн сургалт явуулсан нь оюутнуудын сонирхлыг маш их татсан. Энэ бүх амжилтыг товчлоод доктор сүрэндээ байгууллагынхаа баярын бичгийг гардуулж амжилт хүсье гэсэн юм. Энэ мэтэр доктор сүрэнд хаягалсан баяр талархлын үг тасрахгүй. Якутийн бараг бүх байгууллагуудаас төлөөлөгчд үг хэлсэн байх. Ер нь эндээс харахад Якутад хойд северт түүнийг таньдаггүй хүн байхгүй юм.
хотын гудамж талбай, дэлгүүр олон нийтийн газарт ч "Өө доктор Сүрэн сайн байна уу? Яаж явандаа" гэж хүндэтгэн угтана. Монголоос очисон хэдэн төлөөлөгчд маань хүний газар нэр мөрөө таниулсан докторийнхоо нүрээр мөн ч их хүнлэгдэж яваад ирсэндээ. Хурлын 1-р хэсэгт Москва, Ленинград, Ульяновск, Бурайд, Читагаас ирсэн доктор профессоруд Европ ангаах ухаан, уламжлалт ангаах ухаан, сэтгэл судлал зэрэг салбарын тулгамдж буй асуудлуудын талаар шинжлэх ухааны илтгэлүүд хэлэлцүүлсэн. Харин хурлын 2-р хэсэг хөдөө аж ахуйн академиэр үргэлжилсэн юм. Баасан Сүрэн гэж хэн бэ? Тэр ангаах ухааны өндөр боловсролыг төвдөд эзэмшиж, түүнийг орчин үеийн Европ ангаах ухаантай хослуулж, ангаах ухааны салбарт амжилт олсон. Түүнээс гадна Якутийн хөдөө аж ахуйн академид суралцж төгсөөд тэндээ эрдэм судлалынхаа ажлыг хийж ан амьтан, өв сургамал гээд түүний оролцоогүй чиглэл үлдээгүйг хуралд оролцогсод бүгд л ярьж өөр өөрийн дүгнэлт байр суурийг илэрхийлж байлаа. Эгэл биш хүн шүү гэж гайхах, талархах сэтгэгдэл олон байсан нь Монголын төлөөлөгчид бидэнд ч нэгийг бодоход хүргэсэн юм. Монгол хүний оюуны чадвах, арга ухаан, төвчээр хатуужил, алс холын хүний нутагт 60-70 градусын хүйтэн тундарт хажуудахтаа ч үл итгэх колон үндэстний хүн чанарт жиндэж байж ямар их зүйл бүтээж болдгийг харуулж байгаад үнэхээр их талархаж байлаа. Бид хурлын завсарлагаанаар бүх Оросын ардын уламжлалт ангаах ухааны төвийн захирал Харлан Повичтай товчхон ярилцсан юм. 1983 оноос хойш Оросын эрдэмтэд орчин үеийн ангаах ухаанаас гадна ардын уламжлалт ангаах ухааныг эрхлэх хэрэгтэй болсон. Уламжлалт болоод уламжлалт бус гэж ангилж байна. 1986 оноос Зөвлөлт холбоот улсын эрүүл мэндийн яаманд төв дэмлэгийн нэгж байгуулагдсан юм. Ардын эмнэлгийн бүх холбооны институт гэж хүртэл байгуулагдаж байлаа. Үүний дараа 1990 оноос Зөвлөлт холбоот улс задрах үеэс хуучин холбооны олон улсуудад ардын эмнэлгийн салбарууд бий болж хөгжсөн. Гэвч энэ үед Оросын холбооны улс өөрийн байр суурийг бараг алдсан гэхэд болно. Харин сүүлийн үед бид сэргээж байна. Энэ чиглэлд шинжлэх ухааны үндэс тавигдж байна. Украин, Казахстанд маш эрчимтэй хөгжих боллоо. Харин танай Монгол цаашлаад хятад төвдөд эртнээсээ их өндөр хөгжжээ. Баасан Сүрэн бол энэ хөгжлийн бүтээгдэхүүн юм. Тийм болоод ч тэр зөвхөн Монгол, Оросд төдийгүй дэлхийн хэмжээний эрдэмтэн болсон гэдэг нь олон зүйлээс харагдаж байна. Өвчтнийг эмчлэхдээ урдчлан сэтгэл зүйг нь маш сайн бэлтгэхгүй бол эмчилгээ үр дүнгүй болно. Үнэн алдартны сүмд ч ялгаагүй итгэгчтэй сэтгэл зүйн хувьд бэлдэж сургаалаа бүрэн итгүүлдэгтэй адил юм. Үүнийг Баасан Сүрэн маш сайн эзэмшсэн. Тиймээс тэр ангаан эмчлэгтээ амжилт олж байгаа байхаа. Бросили все вот свои эти шоу-бизнесы там, или это и ушли такие известные артисты. Андрей Игоревич Полетаев биофизикч хүн. Түүний тавьсан илтгэлийг хуралд оролцохсод чих тавин сонирхсон юм. Би уламжлалт академийн шинжлэх ухааны төлөөлөгч бөгөөд Москвад шинжлэх ухааны академид олон жил ажилласан. Баасан Сүрэн докторийн практикт ашиглаж байгаа эмчилгээний арга зүйг шинжлэх ухааны үүднээс тайлбарлах боломжтой бөгөөд хэрвээ физик, химийн шинжлэх ухаанд ашиглаж байгаа орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглавал илүү үр дүнд хүрэх боломжтой байж магадгүй. Энд биофизикийг дурдмаар байна. Хэрвээ фитотерапи ургамлаар эмчлэх тухай ярьж байгаа бол энд тусгай багжаар биорезонансын тест, биорезонансын оншилгоо хийж өвчтний төлөв байдлыг судлах ба тухайлбал сегментийн оншилгоо, орны үйлчилгээний аргаар оншлон компьютер дээр нарийн судалгаа явуулж биоритмийг судлах ёстой. Ингэвэл ургамлыг зөв сонгон түүний тусламжтай зайны үйлдэлээр эмчилж болно. Би өнөөдөр Баасан Сүрэнтэй санал солилцсон. Миний илтгэлд тавигдсан процессын фазын засварын тухай. Энэ аппарат түүнд дуу авианы бичлэгийг гаргаж өгнө. Фонограмм гарах юм. Үүндээ би төвдийн хүрэл аяг ашигласан. Тэр нь өвчтний биеийн байдлыг тодорхойлж чадах маш сонин авиа гаргах ба хүний биеэр электродинамикийн тохиолдолоор дамжуулан явуулна. Энэ нь хүний биед ердийнхөөс илүү сайн нөлөөлөх нь харагдсан. Энэ дохио хүний физиологид илүү сайн нөлөөлж байсан. Энэ нь ихэнх процессыг хурдан хүчтэй идэвхжүүлдэг. Иймээс ойрын ирээдүйд олон иймэрхүү үйлдэлүүд ихээр ашиглагдах ба үүнийг шинжлэх ухааны үндслүүч тогтоогдно гэж бодож байна.
Ингэснээр ямар ч хүнд үүсэж байгаа эвдрэл өвчлөлийг эрт тоошлох, эмчлэх боломжтой болох юм а. Доктор Баасан Сүрэнг би орчин үеийн төв эмнэлгийн сонгодог төлөөлөгч гэж хэлнэ. Нэгдүгээрт тэрээр ямар нэгэн өвчтөе зовлонтой хүнийг сэтгэл зүйг эхлээд бүрэн цэвэршүүлж чаддаг. Хүн буруу бодол санаатай байвал тэр хүнийг буцаагаад буруу төлөвт оруулаад байх болно. Энэ нь тодорхой дуу авианы үйлчилгээ байж болох юм. Хоёрдугаарт тодорхой үг болон зөвлөгөө тэр хүний сэтгхийн алдаг засах боломжтой юм. Хүн зөв хандлагатай байх хэрэгтэй. Энэ нь мөн хэвийн байдалд хүнийг оруулах бас нэг зөв арга болно. Гуравдугаарт фитотерапи болон биофизикийн үйлчилгээ орно. Баасан Сүрэн ухаантай хүн өвчтөндөө шууд нөлөөлж физиологийн хувьд хэвийн байдалд оруулж чадна. Энд фитотерапи туслана. Хамгийн гол нь хүний сэтгэл санаа биед иж бүрэн нөлөөлөл эмчилгээ илүү тустай байдаг шүү дээ. Баасан Сүрэн докторийн 20 жилийн хөдөлмөр зүтгэлийн үр шим энэ хурлаар хязгаарлагдахгүй. Хурлын өдрүүдэд өөр олон арга хэмжээ болсон. Энэ бүхний сонин сайхныг бид нэг нэвтрүүлгээр багтаах боломжгүй байна. Тиймээс дахин нэг дугаараар та бүхэнтэйгээ уулзах болно. Монгол хүний нэр төрийг олон улсад өндөр тавьж яваа эрдэмтэндээ бодитоор тусвалж чадахгүй бол ядаж сэтгэлээр дэмжиж зөв мэдээлэлтэй байгаасаа гэсэн үүднээс олон сонирхолтой зүйлийг танд дуулах болно. Баасан Сүрэн докторыг өнгөрсөн 7 хоногт Монголдо төр саадахт нь нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан байгаа. Түүнтэй өрнүүлсэн сонирхолтой ярилцлагыг танд хүргье. Монгол Улсын шинжлэх ухааны академи монголчуудынхаа эрдэм оюуны сандад зориулан академичдын цуврал лекцийг зохион байгуулж байгааг та бүхэн мэднэ. Салбар бүрийн шинжлэх ухаанаар судалгаа шинжилгээ хийсэн эрдэмийн их хүмүүсийн мэдлэг, мэдээлэл, санаа бодол олон хүний оюуны нүдийг нээж талархлыг нь хүлээгээд байгаа. Энэ учир арга хэмжээг үргэлжлүүлэх хүсэлт олонтоо ирж дараагийн лекцийг чих тавин хүлээгчид олширч байгаад зохион байгуулагчдын зүгээс ч баяртай байна. Нийт олныг гэгэрэл зориулсан учраас лекц маань ямар ч үн төлбөргүй хүссэн хүн бүр хүрэлцэн ирж оюун тархиад цэнэглэж болдгийг хэлэхэд таатай байна. Энэ удаагийн лекцийг газар зүйн шинжлэх ухааны нэрт эрдэмтэн Монгол Улсын шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн академич Дорж Готов унших гэж байна. Түүний лекцийн нэр Монгол орны хөрс ба хөрсөн бүрхөвчийн судалгаа. Үзэгч та бүхнийг 2013 оны 11-р сарын 5-ны өдрийн 15 цагт Монгол Японы төвийн танхимд болох уг лекцэнд урьж байна. Өнөөдрийн зочноор манай шинжлэх ухааны академийн Якут Саха улсад суугаа бүрэн эрхтэлээлагч шинжлэх ухааны доктор Баасан Сүрэн доктор оролцож байгаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За юуны Монголын хардмд өнөөдрийн амар амгалан мэндийг дэмжүүлье. Хойд өдрөөс Цаабо эрдэм хилгээний судалгааны ажлын шинэ гол үрдэн ихний эрдэм хилгээний энэ эрдэмийн зэрэг цол авсан эрдэм хилгээ судалгааны шинэ гол ажлын шинэ Цаабогийн эврийг энэ Монгол шар тустай ингээд нийлүүлж нэг төөн заслыг энэ асуудал танай бас судалгааны ихт гол чиглэлсэн. Одоо миний энэ цаабуух чинь бол ганцхан анагаах ухааны мэрэгжил биш. Нэгдүгээр төдий аж ахуй орно, биологи орно, газар зүй орно, бүхэл шинжлэх ухаан, хим, физик одоо хүнс орохгүй шинжлэх ухаан байхгүй л дээ. Их нарийн төвхтэй эрдэм ажил байсан. За тийм учраас энэ эрдмийн ажлыг би Якут Оросын холбооны улстай хамгаалах байсан ч болсон эх орондоо хамгаалъя гэж бодоод энд бол маш их уламжилт анагаах ухааны Европын анагаах ухаантай хослон холбох эмчилгээний гол зорилт байсан. Хоёрдугаарт бол ан амьтны дотроос битүү салаа тураатай амьтдаг их багасаа эхэлж яахан судалж байсан хувьд. Тийм учраас цаабуугийн нарийн их төвөгтэй судалгааны ажил надад оногдсон. Тийм учраас хамгийн гол нь би Монгол орондоо одоо анхны хөлдөө цаацарч анагаахын дээд сургуулийн морфологийн танхимд хөдөө аж ахуйн мэрэгжлийн усуд, хим, физик бүх академичтайгаа одоо нэг ийм одоо цаацарлаа.
энэний одоо миний судалсан судалгааны зүйлүүдийг би наривчилж харуулъя. Энэ дээр одоо би энэ цаа бугны орооны булчираа гэдэг шүнийн нээчэд байна. Эхлээд одоо аргагүй нэг 10 жил их нарийн төвөгтэй ажил хийж патент, лиценз бүх юмнаа авсны дараа Эрдэмийн зэрэг хүнд алдахгүй төлөө. Шинжлэх ухааны ажиглагч нарийн төвөгтэй нууц юм. За энэ дээр бас урд талд нь 10 жил зүгээр болоогүй. Бас л хүн дээр туршлага явуулчихсан. За өөр дөрөөч жаахан ч хийгдсэн өөрөө эхэлж хийдэг би. Тэгм учраас одоо цааны минь төвөгтэй нарийн ажлыг анагаахын дэд сургуулийн Эрдэмийн зөвлөл, цоохор зөвлөл болсон биологоос одоо ингээд 32 эрдэмтэнгүүд Оросоос ирсэн. Одоо 32 эрдэмтэнгүүд миний ажлыг дүнсэн юм. 32 эрдэмтэнгүүд болоход 18 агтимчл байлаа. 18 агтимчд энэ доктор профессор бол жинхэнэ Монголын одоо урдаан барьдаг сор болсон усудаар ажлаа дүгнүүлэхэд надад их нэг ёсны сайн талтай байлаа. Ажил дүгнүүлж эрдэмтэн болно гэдэг бол бас цааш та юу хийх вэ? Яах вэ? Зөвхөн эрдэмтэн цол авахтаа биш. За тэгэд өөрөө одоо шалгаруул бол шүүлгэж барьж ингэж сайхан тэд нарын юу илтгэлийг өөрөө хариулж бариад тэнгууд миний уламжид ангаахын удирдсан багш минь актимч Ц хайд бол тэр хуралдаар хэлж байсан. Энэ хүнд дэд эрдэмтний ажил бол өстөө хуваар хувь оноглоо нууц сураахад хоёрдугаарт энэ хүнийг шууд докторын өгцөл яасан докторские ажил дэлхийн нээлттэй ажил байна гэж. За миний удирдсан багш ус Амгалан Баатар Дагданбаазар гэдэг доктор профессоруд байсан. За энэ хэдийн буянд би морны дөрөөн дээр гарсан юм аа. Тэгэхээр та энэ түүндэрт Якут улсад Якутын цаа бугыг наривчлан судалсан. Тэр бугын ивэр дотор эрхтэн тэгээд энэ судалгааны явцад манай одоо оронд байгаа цаа буг, Тува, Хятад, Хөлбөмбөөр тийм үү? Энэ одоо цаа бугуудын хооронд ер нь гол ялгаа юу вэ? За тэгэхээр дэлхийд дээр угаасаа 4 породны цаа байдаг. Одоо ялгууртай. За тэгэхээр хамгийн одоо би бодож байхад бол шулуун хэлэхэд бол Гаттын Хөлбөмбөөрийн цаандар бол би 7-8 удаа чичжсэн. За өөрийнхөө одоо хөвсгөлийн цаандар бол жил болгон очтгол доо. Тийм. Тэгээ хоёрдугаарт бол одоо Тувааны цаандар бол би одоо сүүлийн 20 жил хөтлөө би илтгэл тавьж ясан. Туваанд очиж цаандар нь. За тэгэхээр би үнэндээ яг хэлэхэд бол өнөөдөр Якутын Хөлбөмбөөрийн цаа, Туваагийн цаа, Монголын цаанаас одоо шууд аваад эмчилгээ хийчихөө гэхэд бол би арай миний санаанд хүрэхгүй. Өнөөдөр ягаад гэвэл эрүүл мэнд цаатай холбоотой байж хүн ард түмэндөө одоо цааны нууц юмнуудаа хийх юм аа. За ингээр би энийг сайжруулахын төлөө 2008 онд би бодсоо. Ягаад бодсон гэхээр би өөрөө бодож ирэх 10 гаруй жил цэвэр цаа хариулж эрдэм судалгааны ажил хийж Оросын улаан номонд орсон Путин ерөнхийлөгч Медведев Ельцин эдэр очдог улаан номонд орсон цаанд хэний ч оруулдгүй цаанд би 10 гаруй жил ажилласан. Тэгэхэд 10 гаруй жил ажиллахад манай Якутын ард түмэн бол өөрөө бас жаахан судалгаа шинжилгээ үл мэдээж хэрэг тэм тутмаг байгаа. Жинхэнэ аппаратны тэнэг тохиромжуул угаасаа алмазтай баян газар болооч тэр юм уу? Тэр тал дээр бол Японы лаборатори сайтай. Тэр аппаратанд би түшгэлж жагаад ажилласны буянд нарийн шийдвэрлэгээ судалгаануудаа гаргаж чадсаа. Тэгээд судалгаа гаргасны дараа лиценз бүх олон улсын одоо хөлийн зөвшөөрүүлж одоо эмчилгээ явуулж болно гэсэн үндсэн дээр би эмчилгээгээ явуулсан байж байгаа. Би 21 цаа ацрахтаа 11 цаана итэр манжиг ацарсан, 11 цаана нэг нь хээлтэй байгаа. 10 цаана бух цаа байгаа.
Тэгээд 3 КАМАЗ машинтай 4 2007-8 оны үйл та авчирсан юм билээ шүү Тий. дээ. Хил дээр. Тэгээ хил тацрахлаар нөгөө зэрлэг цаанаас бид нар чинь би өөрөө одоо жоохон релизлүүлээд их чанар сайтын юм бэлдсэн байгаа. Манай академи чи шугам тэр бэлдэж бай. Явандаа Монгол орны цаг одоо цусын сэлбий шүү гэж надад одоо үүрэгт ажил өгчөөсөн. Тэр үүрэгт ажлаа биелүүлэхийн төлөө одоо их орондоо эрдмийнхаа одоо ачийг хариулнаа гэж цаатаага ирсэн чинь өн төгрөгний болцоондор нь зөрөөд манай өнөөдөр хурдан мор хичнээн сая төгрөг болж байгаа билээ дээ. Жирийн мор хичнээн одоо хөдөлдөж байгаа билээ дээ. Тэрний хооронд тувааны хас Якут туваанда 3 дугаар зэргийн нэрэмгэрийн наан байдаг цаагаа 150 цаагаа худалдчихж байгаа. Худалдчихлаар үн багтаа худалдаж байгаа. А жинхэнэ цаандаа гар хүргдэг. Тийм учраас тэр цааны минь одоо үн тохироогүй гэдэр би эргэж л одоо цаашаа явсан юм л да. Уг нь тэрийг авчих болцоотой байсан бол манай өнөөдөр Монголын минь цаа бөгөөд одоо би тэр байтаа заан тэрэлжид хүртэл би ургамал эрдэм түнгүүттэйгээ судалсан шүү дээ. Цаа байршуулж хаана байрлах уу гэдэг талаар академийн одоо хуралдаа за тэнд болоод нэг гişүүд гараад өөрөө одоо чи өөрөө судалцын хувьд газрын байршилд эдгээр хар байр гэдэг ингээ явсан. Тэгээд бүтээгүй. Тэгэхээр энэ Якутын цаа бугын гол одоо биологи физиологийн гол онцлог гэж юу байх вэ? За энэ дээр аваад судалгааны ажлын чинь дүн. Энэ дээр аваад үзэхлээр чинь угаасаа хүн гэдэг чинь би бол одоо их том Монгол хүн гэдэг бол агуу их эрдэмтэй, агуу их бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлж чадсан. Одоо үнэхээр тэр эрдэмтэн ухаантай очиргаагаас хуулаад би эрдэмтэн улсуудтайгаа их зууралдаж харж байсан. Тэгэхээр Якутын бол байгаль газар зүйн байршилч том гол мөрөн ихтэй, нуур ихтэй одоо 3000 гаруй нууртай. За. Лина мөрөн бол том мөрөн штэ. Өргөнөө аваад үзэхдээ нэг 6 км-ч байдаг, 3 км-ч байдаг л да. Лина мөрөнд бол 360 загас байдаг. Эндгэрхэ мөрөнд бол 260 загас. Ингээ хоёр том гол мөрөн хойд далайгаан тижээд итгэж байгаа юм л да. Тэгэхээр би ерөнхийдөө бас судалгаач хүн гэдэг чинь зүгээр нэг цаа судлах юм биш. Цаа өнөөдөр тэр газрын хөр сургамал ус байгалийн орчин мод яаж зохицолцож байдаг юм бэ? 4 үйлдэлээрээ. Өнөөдөр 1 сарын 20-оос 2 сарын 20 хүртэл энэ хугацаанд 60-аас 72 ястай хүүтэн нөхцөл байдаг. Энэ хүүтэн нөхцөд тэр цаа буг ямар мэдэж яаж ууж ямар мод идэх үү яах вэ? Тэгээд яаж тэр улаан чөмгөө хөрөхгүй дулаац болж байна. Чөмөг. Эврээ яаж байна? Тийм учраас угаасаа би боддог байхгүй юу? Альва нэгэн ан амьтны эврүүл бүгдэн эргэтэн байдаг гэж би боддог. Дорн дахны сударч бичээтэй байдаг. Манай шинжлэх ухаанч Европын тэг тайлах байх л да. Тийм учраас цааны эврийг би их хэмжээгээр би судалсан. Зураг дараалаад олон пилонктай тэгээд яг хөө өөрийнхөө зурсан зургийг би үзүүлээ. Би өөрөө бас баг болчроос дандаа цааны зураг цуглуулж яасан. Тэгээд энэ цааны одоо эврүүд бол янз янзын эврүүд байх. За ингэлээр эвэр гэдэг чинь тэр аяараа дотор эрэхтэй юм гэж бодоод энэ эврүүдийн талын юмнуудыг бол маш их судалгаануудыг би хийж эхэлсэн л да. Эврээс эхэлсэн. Эврээс эхлээд ирэхлээр эвэр ундаг. Эвэр унахлаар одоо сайн шар тан өгөөд хансан хүний цус нөгөө хийтэйгэн цус гардаг штэ. Тэрүүн шиг одоо энэ цус нь эврээ унаад ирэхлээр тэгээд бүр ингээд одоо буудаж байгаа юм шиг өргөлөө. А тэрийг ягаад тэр хөлнийхөө салаад хураад хөлөөрөө дараад зүг зүгээр болгочихж байна. Тэр нь надад их онцлог төрсэн байхгүй. Тэгээд эвэртэйгээ судалж байгаад эврийг юу ургуулж байна? Яаж байна? Тэгээд л бүх юм судалж гарсан л да. Тэгэхээр тууранд нь байгаа нэг сонин булчирхаанууд бол их хэмжээгээр одоо
их сони юм надад үзэгдсэн. Тэгээд хойд төлөөнийхөө тураагаар нөгөө еврейхэн цусыг тогтоогоо дараа нь ургалтын бяц явуулдаг байна л да. За. Тэгэхээр би тэрийг хараад дараа нь хөөсөр байгаад одоо Монгол хүн гэдэг чинь ч одоо их ухаантай юм л доо. Айтайхан 13 наснаас эхлээд нэг хоньоо зүг гаргацдаг шүү дээ. Тийм учраас тэр цаагийн чинь нэг ивэн олоод нэг зөөр гаргуулаа тэгэл үтсэн чинь тэр булчирхай ороо орох булчирхай байлаа. Орооны булчирхай үзлээ. За. Тэр нь болохоор нөгөө бие биеийг татдаг. Үнэртүүлж одоо цаа буг чинь 60 км цаана газар хөдлөх байгаль дэлхийн одоо хувирлтуудыг амтахгүй шүү дээ. Тийм учраас нүдний хараа бие биенийгээ татах одоо толгоогоо нэг атайхан жилээд бие биенийгээ татах цаана дотор бол угаасаа эмч цаа байдаг. Эмч цаагаан голдуу би хадгалаад эмч цаан дотроо нэг хонго уйчаад тэгэл эмч цаа хаана очиж ургамал идэж байна. Ямар эми ургамал идэж байна. Тэгээд би цаанаасаа сурж байгаа юм л да эхлээл. Өөрөө яг дорн дахны ургамлыг дэндүү ном. Цаа тэрийг олоод идчихдэг ба шүү дээ. Тэгэхээр цааны шүдвэл хүний шүдээс илүү ямар ч ан амьтны шүдээс илүү савсаргүй. Тэгээд цэвэрхэн ингэж одоо бэрэтг шиг ингэ сайхан тасалж иддэг. Тэгээд идэж байгаа мөртлөө тэр турааныхаа юугаар тэр газрын хөрсийг гэмтээхгүй. За. Их цэвэрхэн одоо бас хүн нэг цэвэрхэн хоол унд байгаа юм шиг. Тэгээд цаа чин дээрээс эхлээд иддэг. Тэгээд дээрээс эхэж идээд үнцээ тавьчихж байгаа. Үнцээ харилж байна. Тэгэхээр хитрхи бас нэг жаахан тийм боринкит ханиалгаад явж байгаа цаанууд байдаг л да. Тэгээд би хараад тийм өвчин хүрсэн. Тэрийг үнцийг нэвтэйхэн олон үнцээ бас гэмтээхгүй. Тэр үнцээ ухсаар байгаад нөгөө цаанда өгчөж байгаа. За. Тэгээд очиод бас модон дор очиж байгаа. Модон дор очиод модны бюрод юу хосны чинь одоо бас нэг холбогдох юмнуудыг хүртчихэж юм да. Тэр жакет дээр хүртчихэж байгаа. Хар модон дор хөтөлбөлөөсөн дээр тэгээд шилмүсээр сэдэх. Тэгээд Якуудын далаад орчны уран бол ямар ч дэлхийн номонд нэр томьёонд орогддог байх. Улаан номч ороогүй. Угаасаа л мөсөн дээр ургадаг. Мөсөн дээр ургадаг ургамал нь болохоор манай дорн дахны сударт бол бичээтэй байдаг. За. Загснууч бичээтэй байдаг. Тэр одоо араак тэр одоо эмчилгээний жорд ордгоо гэж. Тэр нь бол яг тэнд байна. Тэгтээ нэр томьёогүй мөсөн дээр ургаж яадаг. Латин нэр томьёо тогтоогүй юм. Тогтоогүй. Бас дэлхийн дахиндуу тэр бичигдээгүй. Одоо Якуудын академийн тэргүүлэгчдийн зөвлөөр тэр далаад ургамал тийм байна гэдэг нь орж байгаа. Одоо харин энэ 2013 оноос 2013 оноос 18 он хүртэл бол харин тэр нэг нэр томьёотой болох асуудал орж ирж байна. Хоёрдугаар Якуудын түүхэн эргэн харах гэж байна. Түүхэн. За гуравдугаарт Якуудын адуу одоо тэр ан амьтнаа бас эргэж харж судалгаанд оруулж их нарийн одоо юу 5 жил дотор програм боловсруулах гэж оролдож байна л да. Та өнгөрсөн одоо өвөл Австрийн Вена хотод нэг өндөр том шагнал авсан, хүртсэн. Тэр 21-р зууны үеийн хамгийн нэртэй эрдэмтдийн шагналыг та Монгол улсаас хүртсэн байгаа. Тэгэхээр зэрэг энэ шагнал юунэт одоо хийсэн одоо ажлынхаа төлөө хүртсэн. За энэ их хүнд ажил босолдоо зүгээр нэг дуудаж аваачаа шагнал өгөөгүй. Энд чинь 21-р зууны дэлхийн шилдэг эрдэмтний шагнал Австрид болсон. За Австрид болоход манай эх орны онц бүрэн эрэхт элчин сайд одоо оролцсон байж байгаа. Анги сайхан гээд одоо бүгд монголчууд мань оролцсон тэнд. Монгол Австрид байгаа монголчууд их ирж үнсэж Монголын минь тугийг өргөж Монголын эрдэмтэн та ингэж одоо бас бид нарыг ингэж одоо их баярлуулах гэж дээ. Та тэгээд би Монголоос хөсгөлөөс одоо болж байгаа хүмүүс за бүр хойтлын хүүтэн түндрээс ирж ингэж за тэгэхэд нэг 10-аад
жил намайг их судалсан 10 жил болоод би их 20 хэдэн илтгэж тавьсан байж байгаа. Оросын одоо Ленинград, Москва гэдэг хотуудад бол 18 илтгэлч тавигдсан байсан байх та 10 гаруй жил болоход. Тэр хотуудад ч гэсэн та ангаа ухааны эрдэмтдэд банк лекц уншдаг. Уншижсэн. Тэгээд тэр Австрид 2 3 хүн хүүхдтэй болгосон төрүүлсэн байж байгаа. Тэр ч одоо манай элчин сайд мэддэг юм байлаа. Одоо хүүхэд болохгүй байсан эмэгтэйчүүд бол өөрийн чимчилгээний үр дүнд бол бас Монголын байгаа Монголоос ч гэсэн бас байж байна. Гурайдас байж байна, Чит байж байна, Иркутск байж байна, Оросын бүхэл хотоос байна л да. Тэрний гадна Австраас 3 байна, Германд 7 байж байна, Англи, Лондон гэдэг яг үдэ хөөх хамтан одоо манай уламжид Оросын анагаах ухааны чи юм дээр миний интернетэд бүх юм нь тавигдчих юм. Тэгээд л одоо Якуудад нэг манай уламжилт анагаах ухааны нэг жаахан төв байхын миний тэгээ 2 гүйл би чи өөрөө хүүхдийн больництай цуг тамтарж ажилладаг 2 дугаарт төрхтэй байдаг өөрийн тэгээд одоо бас шинжилгээ ухааны хөдөө аж ахуй дээр төвлөрүүлээд анагаах ухааны том сургуулиуд байна. Ингээд эрдэмтэн дүнгүүтэй хамтраад за энэ шагналдын минь хүртсэн явдал бол би ганцаараа авж байгаа юм биш ээ. Монголын минь ард түмэн анх удаа Азаас авж байгаа зүйл. Хоёр дахь асуудал бол бишгүй намайг морны дөрөөн дээр гаргасан манай академийн бүрэлдэхүүн бөгөөд 2 дугаарт бол би яг энэ дээр нэрийн хэлчихье. Одоо уламжлалаас хайдуу багшмнаж анагаах ухааны бүрэн эрдмийн зөвлүүд байж байна. Академич Лавгсран, Дөнгөр Дорж, Нэмдава. За тэгээд шагдарсан академич биологоос байж байна, Жанчуу академич байж байна. Амгалан академич байна, химийн гол ажил шүү дээ миний одоо ПЦ-гээс одоо Шидраа академич Баатар гэдэг олон академичтайгаа би холбоотой явдгөө. Энэ холбоотой явахад өдөр болгон шихүү академичтайгаа би холбоотой байж академичт хүмүүс манай Якуудын ард түмэнд намайг 5 жил болоход академийн чи иргэд тойрж бас юу хийж яан яаж яан хөлдөж өгөх гэж яан уу яаж яан юу болж яан гэж очдог. Бас би тэрэнд нь баярлалаа. 2 гүйл би Монголд төр хугацаагаар ирэхэд дандаа эрдэмтэнгүүдтэйгээ уулздаг. Одоо муу загсыг үржүүлээд байдаг академич муу ганц эмэгтэй одоо долмоогоо байдаг хүүтэн газар хөрсөн дөр тэр хүүтэн жавартай байхад ганц эмэгтэй одоо хүн эрдэмтэн чинь тэнд долмоогоо нуурандаар фижигнээд байдаг. Би тэр хойд түндэр мөсөн дөр фижигнээд байдаг гэдэг академич долмоогоо нээлгэж байлаа. Долмоогоо минь хэлээ чи нөхөр манай эрдэмтэнгүй залтай шүү. Чи цаа оруулах хэрэгтэй шүү. Оруулахгүй бол чамд эрдмийн цолмолоо бодох хэрэгтэй шүү гэж даалгаварлажлаа. Васан сэрэн доктор саяхан бидний мэдээ сонслоо таныг одоо энэ 20 дугаар зууны эхний 12 жил нэг мөчлөг ба шүү дээ тийм үү? Энэ мөчлөгийн түүхэн одоо хамгийн шилдэг эрдэмтнэр дэлхийд дахны том шагнал өгөх гэж байгаа гэж энэ Лондонд гэсэн үү Москвад гэсэн хаана тийм та тэр тухай. За сая төлөөлөгчд сая 20 жилээр ирлээ. Зөвхөн миний 20 жилийн илтгэл 20 жилийн хуралд ирж байгаа юм биш. Энэ хүн судалгааны лаборатори үзлээ. Хүүхдийн больницуудад хүүхдүүдийг яаж эмчилдэг, эхчүүдийг яаж одоо хийсвэргээр тэр хүүгээ ороосон гажлагтай усуудыг яаж гаргадгийг ирж үзлээ. За тэгээ хүмүүст бүх үзсуудаа уулзлаа. За тэгээд сая би одоо юу хөдөө 20 жил болчлоо одоо их орондоо ч ирдэг юм уу да гэсэн чинь бүгд ууллаа. Ерөнхий манай академийн бүрэн эрхтэй төлөөлөгчд минь өөрснөө ч зовлоо. Энэ хүнийг одоо татчмаар байна л да гэжсэн. За тэгээд одоо яах вэ гэхээр миний тэр авж байгаа шагнал бол сая бас тэр 20 жилд минь Монголын минь бас гавьяа шагнал очлоо. Яах вэ би баярлаа ард түмэндөө. За хоёр дахь асуудал бол улаан загалмаа одон хүртлээ. Тэгээ хоёр дахь асуудал бол энэ шагнал минь 2 сарын 1-нд Лондонд юм уу авах тэгээд эсвэл Москвад авах юм уу тэгээд нэг авах байх. Тэр чирээс 21 дугаар зууны эхний 12 жилийн шилдэг эрдэмтэн гэсэн шүү дээ.
бүх ажил юм уу эрдэм шинжилгээгээр одоо тэр нээлтийн бүтээл одоо судалгааны зүйл бүгд л орж байгаа юм л доо. Тэрний өмнө бас би чинь Оросоос бас гарах гэж ядсан шүү дээ. Нөгөө нэг дэлхийн конкурсд. Тэгээд бас чинь нэг аз тайрсаа ч юм уу да Монголын ард түмэн бас сайхан заяа надад явсан байх гэж би их боддгийн. Тэгээ бас тэр том Орос орноос гарч дэлхийн одоо шалгаруулж тэр уралдаанд орно гэдэг. Тэгээ уралдаанд ороод тэр Австрийн шагнал авчихсан шүү дээ би. За ингээд Баасан сүрэн доктор тантай яриад байвал энэ цаа бугын талаар асуудал яриад байхад бол ер нь хязгааргүй ярьж болмоор байна тийм үү. Сонирхолтой маш их ажлууд байж, эрдэмтдийн судалгааны ажлын үр дүнгууд байж байна. Тэгэхээр бид бол одоо нэвтрүүлгийн эхэнд таны хийж байгаа судалгааны одоо энэ ажлуудын асуудлаар бид судалсан явсан сурвалжлагаа бид үтсэн. Тэгэхээр зэрэг энэ өнөөдөр одоо энэ асуудлыгаа бид ингээд цаг хугацаа байхгүй учраас одоо юугээр ингээд төгсгий дараагийн бид их олон нэвтрүүлгүүд танай энэ бүтээлүүдийг одоо оруулах болно. За ийм учраас танай баг тантай хамтран ажилладаг бүх хүмүүсүүдэд эрдэмтдийн судалгааны ажлын өндөр амжилт хүсье. За их баярлалаа. Тэгэхээр одоо Монголын минь эрдэм ухаантай улсууд залгамжил холбоотой л нэг жаахан юм бэлдэж байгаа юм би. Хоёргүй одоо Монгол шардосоо дэлхийд дахинд Хамаагүй хансан хүчилжүүл дэлхийд дахинд гарчлаа. Монгол шардос гэдэг бол гайхамшигтай юм гэдгийг харууллаа. Цаа буугын одоо цусан эврээр ургалтын процессд төв нэмчилгээ хийж тэрийг хүүтэн орны одоо эмэгтэйчүүд ард түмэнд зориулж Монголынхаа ард түмэд ялангуяа түрээ булчирхай эдэр их тохиолдог шүү дээ. Манайч бөөр нурууны тийм ээ. Тэр эднэрд одоо гаргаж чадлаа. Тэрийг одоо дэлхийд дахины лиценз авчлаа. Би их баяртай л байна да. Өөрийнхөө номонд биччихлаа. За Монголын минь ард түмэн эрүүл энх сайхан яваароо. Хойд үе минь цэцгэлж байна шүү. Монгол орн жилд одоо сайхан болж байна. За тэгээ Монголын минь төрийн минь төшиж төвөн олны минь эцэг болсон ерөнхийлөгч минь бас хөвсгөлд цаа бугандаар очисон байна лээ. Нэг 40 хэдэн градусын хүүтэнд байсан. Би тэгэд 62-тай байлаа тэнд. 62 градус. Тэгэд одоо ерөнхийлөгчд бас их баярлж байсан. Ялангуяа тэр хөвсгөлийн цаатан улсуудыг тэр цаа гэдэг чинь тэр аяараа хаяхдахгүй юм. Өвс нь хүртэл одоо нүхтэй байдаг. Цааны бүхэл эргэтэн эмчилгээнд орохын тэрэн дээр анхаарал тавьсанд их баярлалаа. Цаашдаа ч гэсэн холбоотой бас би одоо нэг 5 жил Якутад ажиллах шиг байна. 5 жил дотор бас нэг цааныхаа ямыг амжаад засгийн газар минь доктор шийдвэр гаргажаад би их баярлж байна. За их баярлалаа. Ажил амжилт хүсье. За манай нэвтрүүлгийг өөгөр өндөрлж байна. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай үзэгчтэй.